Сайн байцгаана уу? Цахим татрын системд та татвар төлөгчөөр бүртгүүлэхдээ Монголын татрын алба гэсэн сайтаар нэвтэрч ороод e-tax MT-AZ-ийн гэсэн сайт руу орно. Нэвтрэлтийн нэгдсэн системд та бүртгүүлэхдээ та системд бүртгүүлгүй бол бүртгүүлэх гэсэн хэсэг дээр иргэнийхээ мэдээллээр бүртгүүлнэ. За ингээд бүртгүүлснээр цахим шуудан болон утасны дугаар дээр нууц үг нь илгээгдэж ирнэ. Ирсэн нууц үгээр нэвтрэлтийн нэгдсэн системд бүртгэгдэж ороод хуулийн этгээдийн эрхийг холбохдоо байгууллагын эрх холбох гэсэн цэсэн дээр дараад нэвтрэлтийн нэгдсэн системд хуулийн этгээдээ холбож байна гэсэн үг юм. Нэвтрэлтийн нэгдсэн системд хуулийн этгээдийн эрхийн тохиргоог хийхдээ хуулийн этгээдийнхаа эрх бүхий албан тушаалтны мэдээллийг холбож өгнө. Татвар төлөгч та нэвтрэлтийн нэгдсэн системд бүртгүүлснээр цахим татрын систем, баримт, татрын удирдлагын нэгдсэн системд нэг бүртгэлтэй болж байгаа юм а. Ингэснээр татвар төлөгч та татрын бүх үйлчлэгийг цахимаар авах бүрэн боломжтой.